Монголын нэрт филателич Үлзийн Сэрэтрийн мэндэлсний 100 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулж байгаа Сэретр 100 маркийн үзэсгэлэн Монголын үндэсний музейд нээлттэй хийсэн. Уг үзэсгэлэнд Монголын филателичдын төв дэлхийн үзэсгэлэнгээс медаль хүртсэн шилдэг бүтээлүүд тавигдсан байсан. Энэхүү үзэсгэлэн энэ сарын 22-ны өдрийг хүртэл үргэлжлэх юм байна. Филател Монголын филател гэдгийг Монголд анх жинхэнэ утгаар нь анх үүсгэн байгуулж цэж тэрийг хөгжүүлж Монгол улсынхаа нэрийг дэлхийн тавцсан дээр дуусгаж ирсэн юм гавьяатай хүн. Аавынхаа 100 жилээр тэмдэглэж байгаадаа бид бүр хүүхэд их баяртай. Цаашдаа бол филателийн холбоогоо улам өргөжүүлнэ. Орчин үеийн залуу үеэ эсвэл филателийн сайхан уламжилт сургаж, зааж залгамжлуулж явах тийм бодолтой байдаг. Үлзийн Сэретр нь 1974 оноос эхлэн марк дуртуу зэргийг цуглуулж эхэлсэн ба түүний цуглуулгад олон төрлийн тэмдгүүд ч байсныг түүний нөхдүүд нь дурсан ярьж байсан юм а. За мөн манай улс 1970-аас 1980 онд Америкт марк хэвлүүлж байсан төдийгүй алтан марк хэвлүүлж байсныг ч мөн хэлж байсан юм а. 1946 онд ардын хувьсгалын 25 жилийн ойгоор Сүхбаатар, Гатанбаатар, Магсаржав нарын ил захидал анх гарчээ. За мөн ялалтын 25 жилийн ой медалийн зурагтай. Эсрэгөө тэрний санаа аваад энэ чинь ер нь түүхийн дурсгал байдаг юм байна шүү дээ. Энийг цуглуулах нь маш чухал юм байна. Тэгэд энэс үндслээд марк цуглуулж эхэлсэн гэж өөрөө ярьдаг. Сэретрийн цуглуулгад тоолж баршгүй олон цуглуулга байдаг гэдгийг түүний анд нөхдүүд болон хамаатан саднууд нь хэлж байсан. Түүний цуглуулгад ил захидал, дугтуй, Монгол улсын мөнгөн тэмдэгтүүд, зоос, түүхт хүмүүсийн цуглуулга, зам амьтдын тухай, үндэсний хувцсны цуглуулга болон урд туршид гарсан маркуудын цуглуулга хүртэл байдаг байна.